За би одоо та нарт айгүй гоё юм харуулах гэж байна. Одоо яг миний энэ баруун болонд харж ивэл Mountain Dew байгаа. Ингэж байгаа маа. Юу яд шүү дээ. Угаасаа Mountain Dew-тэй хамтарч ажиллаж байгааг мэдж байгаа шүү дээ. Тэгээ ингээ ерөнхийдөө YouTube руу чи ингээ product placement гэж байдаг шүү дээ. Ардаа нэг гоё тэр бүтээгдэхүүнээ тавьдаг. Би тгий гэж бодсон аахгүй юу. Тэгээ би зүгээр ингээ гарын аргаар яасан бэ гэхээр энэ манай хувцаатаагч гэдэг үлээ. Хувцаатаагч тэгээ тэнгүүтээ дээр нь бүтээгдэхүүн бишээ. Бүтээлэг тавиад тэгээ дээр нь Mountain Dew тавьцаа. Угаасаа яг та нэг гоё бол харагдахгүй юм зэ. Яг гоо ингээд суурин жоохон царай муутай ч гэсэн яг дээр нь байгаа манай Mountain Dew бол бас царайлаг байгаа юм л та. Тэгээ манай Mountain Dew бол царайлаг байна. Намайг ингээд кроплж байна. 500 мянга хүрэх байгаа ютуберийн ерөнхийдөө setup жоохон юм мэдрэл муутай л байдаг юм байна. Тэгээд миний энэ бас одоо яг зүүн талаас тусч байгаа гэрэл ингээ анивчаад байгаа. Яга анивчаад байгааг нь бол ерөөсөө мэдэхгүй байна тийж. Гэхдээ энэ дүрийг бас нэг жоохон гоо зөв мөтэй холдуулж тавих байсан уу? Нэгийг ингүүл яаж юм. За хэрэггүй юм байна. За ямар ч үсэн өнөөдөр имжлэгтэй тэгээ Mountain Dew хамтарч байгаа шүү. Энэ ингээ арт ингэж харагдсан шүү. За өнөөдөр имжлэгэн дээр. Тэгэхээр өнөөдөр одоо яг буруу эргэлтийн сүүлчийн анги буюу 6 дугаар ангийн би онцлогч байна. Өмнөх дугаар дээр юу гэж хэлж ирснийг санаж байгаа бах. 5 6 дугаар анги нь үнэхээр л бусад ангиудтайгаа холбогдох тал дээр асуудалтай, утга агуулгын зөрчилдөөнтэй гэдэг тийм. Яг л тэрний дагуу энэ 6 дугаар анги дээр нь 13 онд үйл явдал нь өрнөд байгаа ирнэ. 3 онд талигач болсон хөрөөн шүдэд нэг нүдэд 2 маань байж идэг. За тэгээд бас бусад 5 ангиусаа ялгаатай юм гэх юм бол манай гурав бас ягч үндсэн эсрэгдлийн дөрүүд нь биш байгаа байхгүй юу? Бараг л бас яг нэг тийм классик буруу эргэлтийн кино гэхэд хэцүү жоохон шал өөр зохиолтой тусдаа кино гэд хэлсэн ч болохоор л кино байгаад байгаа. Классик буруу эргэлтийн кинонууд чи яг л тэгээд нэг хэсэг найзууд зугаалж явж агаад махчдтай мэн сайхан таарад яаж алуулчихгүй хүн шиг зүхтаах гэж оролдож байна вэ гэдгийг харуулдаг. Илүү дутуу юмгүй яг л survival horror кинонууд байдэн шүү дээ. Ер нь бол тэгсэн чинь энэ анги дээр болохоор хэн гэдгийг мэддэхгүй хүнээс мангар том газар үйлж аваад тэндээ очисныхоо дараа тэр газартай холбоотой хар бараа нууцуд энтертэй танилцж байгаа залуулан түүний найзуудын талаарх стори байгаад байгаа. Гол эсрэгтлийн дөрүүд нь болохоор нэг эрэгтэй эмэгтэй хоёр тэгээд манай гурван махчин баг ямар хэрэг байгаа гэж бодогж байгаа байхгүй. Ер нь бол нэг тийм тэжээвэл амтэн юм шиг те. Бүр айгүй үүрэг нөлөө багтай баг байхгүй байсан ч нэг ялгаа байхгүй дөрүүд болцсон байдий. Бараг л яг өнгөцсөн харах юм бол анханасаа буруу эргэлтийн киноны зохиол биш өөр аим шиг киноны зохиол байсан. Энэ продюсерууд нь ингээ наач нь ингээ дангаараа явбал мөнгө олохгүй. Тэгэхээр зүгээр буруу эргэлтийн ирэх нь манай дээр байгаа юм чинь буруу эргэлтийн 3 махчинг яаж хийж хагаад наа зохиолдоо оруулаад тэгээ буруу эргэлтийн 6 дугаар анги гээд маркетинг хийгээ шаачил гэсэн юм шиг нэг тиймэрхүү тэгсэн юм шиг харагдаад байгаа надад бол ерөн зүгээр яг буруу эргэлтийн шинж тэмдэгтээ буруу эргэлтийн кино үзэх гэж хүлээж байгаа бол ямар ч байсан энэ ангиас тийм юм авахгүй л гэж хэлэх гээд байгаа. За мэдгүй. Тэгээ угаасаа нэг иймэрхүү кинонууд дээр бол тарих энтрэ хэрэглэх шаардлага байхгүй шүү дээ. Галзуу. Сүгэрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дур булам төрх харцсан чинь мас орн галзуургаад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань угаасаа өгөх нь тодорхой хүмүүс буюу буруу эргэлтийн киноны эхлэлийн сцены дөрүүд болох хоёр хосуудаар эхэлж байгаа. Ой дундуур дугуйтай аялал хийж агаад замдаа таарсан нэг гол шиг юм дотор биологи хичээл хийчээд буцах замдаа эрэгтэй нь гинтл орилж алга болсноор эмэгтэй нь яасан бэ зүгээр үү гэд араас нь очсон чинь эрэгтэй нь тунгудлгүй толгоогоо нэвт харуулж өгнө. Тэгээ эмэгтэй нь ч гэсэн зүхтаах замдаа сараалжин төмрөн нүдэрээ сайхан зоогдож ороогдоод дараа нь толгоогоо таслуулж өгнө. За одоо яг жинхэнэ гол дөрүүд энд харагдаж байгаа Дани гэж залуу бол ер нь л те Forex, Bitcoin, арилжаа энэ төр хийж цагтаа цалгиж явсан ч гэсэндээ саяхан мангар том өрөнд ороод юучгүй болоод архинд ороод байдгаараа уналтанд орцсон байсан залуу тэгсэн чинь гинтл нэг мангар том хуучны газрыг хуучны буудлыг өвлж авсан талаар нь мэдээлэл ирснээр тэр газартаагаа очиж танилцах гээд хідэн найзуудыгаа дагуулад явж байгаа байхгүй. За хамт явж байгаа хүмүүс нь гэвэл Тони гээд манай хүний найз охин нь тэгээд Вик гэж Тонигийн төрсөн ах. За бас дэлгэцэн дээр нүцгэн бие харуулчаал өөхөх зоригтой дүр болох Жилиантай биологи хичээлийн сцен хуваалцчаал өөхөх зоригтой Жилианы найз залуу болох Брайан нийлдэх хэдийхээ алиалагчт нь буюу Род болон Ник гээд нэг юм долуула явж байгаа найзууд байна. Явн явсаар яг нөгөө газар очисон чинь Джексон за бас Салли гээд хоёр хүн айгүй дулаан нэрхтээ өгддөг. Гэтэ энэ хоёр бүр ер нь айгүй эвгүй заяа. Ингээ бараг хосууд юм шиг нэгэнтэйгээ үнсэлцдэг. Гэтэ яг үнэндээ үеэл ах トゥ хоёр юм байлээ. Тий харин тий.
Ямар ч байсан энэ хоёр Дэннигийн нэлээд холын хамаатнууд болж таардаг гэх юм уу та. Тэгээ энэ газар нь угаасаа тэдний удмаас гаралтай одоогоор бол хөгшчүүлийн амардаг сувлалын газар маягийн буудал гэх юм уу та нэг тийм газар юм бэлээ. Хамгийн гол нь зөвхөн энэ барилгач гэлтгүү тойрон хүрээлж байгаа асар том газар одоо ингээд Дэннид залгамжлагдаж очоод манай хүн албан ёсны эзэмшигч нь болж байгаа гэсэн үг ээ. Найзынхаа шинэхэн эзэмшигч нь болсон газрынх нь баярыг тэмдэглэх маягтай усан сан энтрийг олж очоод бөөнөрөө сайхан тухай олцоож эхэлж явах үеэр өнөөдөрхөн сувлын хугацаагаа дуусгасан хөгшчүүлийн нэг нь бусдаасаа арай хоцорч гарч таарад коридорт алуулаад галгүй яах вэ? Манай гурван магчин ч гэсэндээ эдний удам юм шиг байлээ. Тэгээ Дэнни албан ёсоор удмаа залгамжилж авч амжаагүй хахад битгий тэгж ил хөл хүн амтаа алаа төлөвлөгөө боснуулчих гээд байл та гэд Джексон загнуулж магнуулсан бүр ингээ нэг тийм дорой юмнууд болцсон байж дээ. Тэгээд юу их нь тодорхойгүй өөрсдийнхөө дүрмээр л байдаг зэрлэг махчтайгаа одоо ингээ сүүлчийн хоёр анги дээр хүн амтан загнуулсан тэжээвэр амтан шиг байж байгааг харах бас айгу жоохон муухай л байна яг үндэ. Ямар ч байсан нөгөө хэд маань буудлын янз бүрийн өрөөнүүдэд байршиж ороод ханан дээр нь байрлах хуучин зурагнуудаас тэдний өвөг дээдснэрийн зураг энтрийг харна. Тэгээ мэдээж тэднэр нь Дэнни, Джексон, Салли гурван одоо нүрийг хуучны зурган дээр айгүй муу фотошоптод оруулсан хөгийн эмтхан зурагнууд л байгаа юм л тачаавс. Тэгээ зүгээр киноных нь хийцэн муу л болохоос биш яг кино дотроо бол яг жинхэнэ эдний өвөг дээдснэрийн л зураг юм билий. Бодлого Джексон үрчирээд өвөг их нь ашиглаж байсан зэвсэгнүүдээс үзүүлэнгүүтээ дагуулж яваад хэрхэн ан агнах талаар Дэнни зааж өгж байгаа. Зааврынхаа дагуу бууга гинж байх үеэр яг тэр аргатай найдлан аргаар 3 хурууд майж гисэн өөр нэг хэсэгт рэндом цагдаа эргүүлэг алж байгаа байхгүй юу? Дэнни угаасаа л эднэрийн талын хөөн гэдгийг одоо ингээд foreshadow хийгээд байгаа юм уу та тий. Дэнни Джексон хоёр эргэж ирэхгүй удаад байсан болохоор санаа зовсондоо Вик араас нь хайж явж хагаад тэр бугынхын махыг идээ зогсож байх хүрэн шүтдээ таарад бөө юм болж айгаа зүгтж явах та Дэннитэй мөргөлдөж баахан сараалжин төмөрлөө яваад орчдөг. Эргээд ирснийхэн дараа Салли Дэннигийн шарх энтрийн цэвэрлж өгч байгаа. Тэгснээ айгүй эвгүй ингээ янз бүрийн сонин 2 дугаар сувгийн ингээ заван юмнууд яриа л тэгснээ Дэннитэй ерөн л сэтгэнэд байгаа байхгүй юу? Тони иржээж л арай гэж нэг зогсоодог. Тэгснээ бас дахиад айгүй крипи. Гарсныхын дараа Тони Дэнни хоёр биологи хичээл хийж байгаа штэ тий. Тэгсэн чинь яваад өгчихгүй нууцаар хаалганы гаднаас хараад сонсоол зогсоод идэгий. Яг энэ үеэр нь өдөр нөгөө хөрөн шүддэг харцсан Викман хэсэг травматж тэр яг юу байсан болоо гэж хэлсэн ч гэсэндээ угаасаа тухайн үед хар тамхи хэргэлцэн жоохон мансуурцсан л явж исэн бэлээ. Тэгээд те за зүгээр мансуурсандаа л хийм харсан байлгүй дээ гэд тоогчгүй нөгөөдүүлтэйгээ зугаацаа явчихдаг. Маргааш нь ч боллоо. Дэннигээс бусд нь ихэнх нь л ер нь л энэ газар жоохон эвгүй газар юм биш үү дээ. Хідүүлээ явбал яасан бэ гэд хахад Дэнни бол бүр ерөөсөө шаал эсэргээрээ энэ газарт бүр дуртай болоод хайр зарлаад эхэлсэн байдгийг. За тэгээ нөгөө биологи хичээл хийчихэл өөхөх зорилготой Жилийн, Брайан хоёр маань буудлын дотор тэнж ягаад хонглынхон давхурт ойролдог айгу өвөрмөц өрөөг олоод очичдаг. Тэгээ тэр өрөө нь айгу сонь зав ингээ нэг юм тойрог хэлбэртэй тэгснээ бараг л ингээд үзэгчдийн хэсгийн голд байрлах тайзан дотор нь нэг юм эмэгтэй хүн алцаагаад хэвтэх зориулттай ор байж байгаа байхгүй. Мэдээж л Жилийн хувцаа тайлж тэр орон дээр нь гарч хэвтээд тэгээ тэр хоёр биологи хичээл хийж байгаа юм. Дахиад нөгөө нэг хоорны Салли чинь нууцаар буланд нь очиж зогсцсон сонсонгоо одоо баг өөртөөгийн биологи хичээл хийгээд байж идэгий. Тэгээ даанч одоо гурвуулангийнх нь ажил нь дуусч амжаагүй жахт нь махчтмаа сайхан гарч ирээд Брайаныг цохиж унгангуудаа Жилиний хоёр хөлийг нь дээш нь мушгиж хугалж тасалж салгах замаар алж байгаа. Салли угаасаа л амар хоорно штэ тий. Тэгээ Брайаныг бүрэн үхээгүй байгааг нь харчингуудаа нөгөө дүүлийг хөөж гаргаад Брайаныг өрөөндөө дагуулж оронгуудаа биологи хичээл хийх гэж оролдоно гэх юм уу та. Даанч дахиад ажлаа дуусгаж амжаагүй жахт нь Джексон орж ирээд цаг нь болохоор чи Дэннитэй л биологи хичээл хийх ёстой штэ. Яагаад заваараа тэрнээс өмнө өөр хүн амтаа оролдоо яваад байгаа юм бэ гэж болиулчтэй. Тэгээд уулмаар Брайан алуулнаа. Түрүү нэрээ Дэнни энэ газартаа дуртай болж эхлэдэг байгаа гэсэн штэ. Тэ бүр яг нээрнгээс аахгүй юу. Сүүлдээ бүр Тонитой хүртэл хэрэлдээд энэ миний гэр, энэ миний байх ёстой газар. Энд би эзэн буцаад очивол би хинч биш. Яагаад энийг та нар ойлгохгүй байгаа? Буцмаар байл буцахгүй юу? Одоо хамаагүй гэж юм гээл те. Яг ингэж хэрэлж байгаа сасныхаа дараа Джексон, Салли хоёр ганцаараа байхад чинь хэлэх ёстой чухал нэг юм байгаамаа гэд манай үнийг дагуулж яваад тэрийн Вик нууцаар сонссноо дагаа явчихдгийг. Буудлаас нь холгүй хүн нэг тийм бөөн янз бүрийн эвгүй царайтай хүмүүсээр дүүрэн жижигхэн тосгон шиг л газар байгаа байхгүй юу? Джексон Салли хоёрыг хэлж байгаагаар болохоор тэд нэр бүгдээрээ тэдний удмын хүмүүс юм бэлээ. Буруу эргэлтийн 2 дугаар ангийг санаж ивэл ах トゥ хоёр нэгэнтэйгээ биологи хичээл хийгээд голоосоо ингээ хүүхэд төрүүлээд гэх юм уу
удаа те ер нь ингээд цусаа гадагшлуулахгүй нэгэнтэйгээ үржилт ороод байсан байж таардаг штэ те. Эднэр бас яг тийм заяа. Асар олон жилийн өмнөөс өөр удмын хүнтэй цус солилдохгүй гэд өөрсдийнхөө удмын хүнтэй л хүүхэд төрүүлээд те ер нь ойлгож байгаа штэ те нэг тийм нэг цус нэг гэр бүл гэдэг урайтай бараг шашны шинжтэй л шийд байгаа байхгүй. Тэгээ бараг Дайны удмынхаа хамгийн залуухан нь юм уу да хаашаа мэдгүй. Ямар ч байсан энэ бүхнийг өвлж аваад удмынхаа дараачин альфа болох ёстой хүн нь Дайны л гэсэн үг юм бэлээ. Хамгийн гол нь Дайны Сали хоёр дундаасаа хүүхэдтэй болох ёстой юм байлээ. Тэгээ энэ ясмасыг мэдэхгүй ямар ч байсан зүгээр тийм заяа. Дайны ихэндээ жоохоо айж балмагдчихсэн ч гэсэндээ сүлдээ нэг тийм аршаа маягийн мууж мансуурангуудаа хувь заяатайгаа бүрэн эвлэрээд дуртай нарахгүй альфагийнхаа үүргийг хүлээ авдаг. Вик баригдаад нөгөө хэд нь бүр нүдэн дээр нь ядлаад алаад байхад хүртэл тоогчгүй харж сууж байгаад алуулаад цусныхаа дээжээс хүртэл уугаад тахдаг юм. Тэгснэ бүр бөөн хүмүүсийн нүдэн дээр сайлитай биологи хичээл хийж мэгээд мэдгүй юу ч болоо. Тооны болон хоёр алиалагч гурав маргааш өглөө нь бүр нөгөө хэд чи яач ваа гэж сандарсан байж байх үеэр нь Дэни амнаасаа цусгойжуулсан амар юм орж ирснэ. Ер нь л бас яг эрүүл биш нэг тийм сонин юм яриад идэгий. Ядчил удалгүй нөгөө нэг хүний мах сайхан шарж марцсан зогсож байгаа Джекснийг манайд олж харснаар угаасаа л ер нь анханасаа Джексон Селли хоёрын гол зорилго нь ингээд Дэнийг л игнэндээ нэгтгэх байсан шүү дээ тийм. Найзууд нь бол бүр угаасаа хамаач байхгүй байсан байгаа байхгүй. Тэгээ одоо аль хизээний Дэнийг ургуулад авцсан болохоор одоо тэгэж эднэрийг нь байлгаад авах шаардлагагүй гэсэн үг. Тэгэл угаасаа эднэр бас ерөнхийдөө за ер нь эвгүй газар юм байна. Одоо ингээ үхсэн юм байна. Ер нь хэдүүлээ жижиг болсон юм байна гэдгийг ойлгож байгаа. Бүтэн киноны турш бие барьж исэн махчт маань үлдсэн гурван найзыг нь агнж эхэлж байгаа маа. Хамгийн ихнийх нь ингээд хавхаар хавхтаж барьж авч хагаад толгоонд нь сэлэм зоож алаад дараагийнх нь болохоор барьж авч хагаад бүкснийх нь нүх рүү усны хоолой чихээд бөөн ус гүйлгэснээр одоо ус чихж байгаа л гэсэн үг шүү дээ бүкснийх нь нүх рүү те. Тэгээ гидсэн дүүрээд сүулдэ бүр гидсэн дэлб задраад өгдгийн галзуу. Тонел яг уу ганцаараа яаж иж хагаад буу олж авангуудаа хонглын өрөөнд саалитай таарсан байж дээ. Тэгээд нэг залууг булаацалдж байгаа хоёр ч нугасаа халалцалгүй яах вэ? Бөөн зодтолцсны эцэст саали буцалсан халуун усанд нүрээрээ дүүрэгдээд үзлийн амир царайтай болоод тахдаг. Мэдээж Дайны хурц хэрэнгүүтээ хамаатныхаа ихчигч гэх юм уу одоо шинэ хайртай эмэгтэй гэж гэх юм уу мэдгүй. Саалыг л угаасаа өмөрж байгаа байхгүй юу? Уг нь бол тэгээд Тонид зүгтаах боломж өгдөг юм. Даанч Джексон замд нь саад болоод Тони Джексоныг халаатахдаг. Улмаар Дайны яагаад ч юм боломж өгч яхад чи зүгтаасангүй. Манай удмын ахыг мань чи аллаа гэд махчтаараа халуулаад талгүй яах вэ? За тэгээ ингэж юм болсон ч гэсэн эцэст Дайны тэр газрыг өвлөн авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлдэг одоо тий альфа чонон болцсон байдаг. Нэг харамсалтай юм гэвэл ягаад ч юм Сали тэр хоёр хичнээн биологийн хичээл хийсэн ч гэсэн хүүхэдтэй болж өгөхгүй байгаа юм байлээ. Тэгтэл Дайны бол бууж өгөх шинжгүй байгаа юм байлээ. Дахин оролдох болно хонгор минь гэд тайван л байгаа гэдгийм. Тэгээ киноны маань сүүлчийн шотон дээр тэр хоёр биологи хичээл хийгээд дуустдаг. Ер нь бол яг бидний мэдэх буруу эргэлт цувралын сүүлчийн ангийнх нь сүүлчийн сцен нь ингээд биологи хичээлийн сцен байдаг гэхээр бас сонирхол байгаа юм л да. Тэгээ яах вэ? За тэгээ ямар ч үсэн ингэж кино маань өндөрлж जैन. Тэгээ дээрэс нь бас буруу эргэлтийн бүх ангиудаар бас бичлэг хийгээд дуусчихин. Тэгээ ямар ч үсэн энэ төгсгөлийн анги нь болохоор нийтдээ 86 минутын урттай буюу цаг 26 минутын урттай кино байлаа. Тэгээд миний тоосноор бол яг 9 зочиодог хэсэг байсан. Тэгэхээр хэрвээ та 2014 он нээлттэй хийсэн буруу эргэлтийн 6 дугаар ангийг үзэж байгаа бол дунджаар 955 минутанд нэг удаа цочих нэ. За тийм байна да. Өнөөдөр минь бичлэг дуусчихин ингээд custom made product placement байна. Бас яг хөтэй тэгэл хөөрхөн болчлоо шүү дээ. Тэгээд ямар ч үсэн өнөөдөр маань бичлэгийн төрөд өндөрлж जैन. Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзна. Хайртай шүү. За сайхан амаар. Гой зүцүүдлэр. Дараачихаа бичлэгээр уулзъя. За удаахгүй нэг хүлээлгэхгүй найдаж байна.